Байна уу сар? Эрүүл мэндийн сайд мөнгө цаг гэж үг байна. Оо мэдгүй яг. Өөрөө ч ачтаа үнтэй таач үлээ. Яасан. Түрүүсээ сайд багтаа байштай. Даатгалын доочор дотор өгдөг байсан чинь өөрөө өөрчилсөн. Сайн байна уу? Өөрөө магтад дахиад сайд болохоор баярлалаа байна. За. Ашгүй яндар чихэн олцоодаг нэг. Өөсөө доод өгдөг чинь доод сайд руу мэдэхгүй. Мухтаар харсан. За хяналтандаа сайн явж байгаарай. Сайн байна уу? Ажил нь сайн уу? Манай хоёр нь Жирэмшний хяналтаа энэ ч нээж гэнэ үү? Одоо өнөөдөр улаан бурхны вакциныг энэ өрхтөр одоо яг хэдэн хүүхд хийлгээгүй гэдэг мэдээллийг шууд харах боломжгүй. Бид яг бод байдал дээр нэг бидний захимжилт яг нэг ийм л төвшөнд яваад байгаа байхгүй тий. Энэ одоо ингээд номоор байж байгаа нь зүг болов ер нь. Тийм үү. Төрснөөс хойш бүх мэдээлэл захимаар ингээд байдаг хадгалагддаг болох ёстой шүү дээ тий. 18 нас хүртэл яад ер нь. За одоо 2 дугаар шатыг хийж байгаа шүү дээ. Хямдруулах ажлыг тэр хүний эрүүл мэндийн мэдээлэл хаана хадгалагддаг? Хаана бий үлдээ? 6 наснда ийм болсон юм а гэдгийг яаж мэдэх вэ юм чи? яг шинжилгээний хэсэг та нөгөө дээр тийм хэсэгтээ сорилттой дөрвөл харагдав. Баггүй тийм зүгээр л нөгөө тусан туршлага авсан юм л харагдав. Тэгэхээр одоо бид нар бүх иргэдэд төрснөөс нахаа хулаад өгөх хүртэлх энэ бүх мэдээллийн байдаг болгож ижил манай салбар захимжих гэдэг байгаа зү. Дэвтрийн энэ техник технологи өгчөж байхад тэрнийх нь хаанаас нь ямар мэдээлэл олж харах юм. Тэр эн чинь хизээ засаж залраж дуусна гэж байлаа. Одоо энэ онд багтаа. Тэгэхээр тэдний ийм байх хэвээр бүртгэл 611-ний ийм шүү гэдэг шаардлага тавиад өгцөн үү тэдний. Өрхцөг юм хангаж байгаа. Бид нар танах яамнаас зөвшөөрлөө авъя гэд хизээ авах юм. Тэрийг эднэр хэрэгжилж үз та нар үзсэн үү гэхгүй шүү дээ. Та нар яам үзээд энийг болно гэдэг зөвшөөрлөө өгөх ёстой шүү дээ. Тэгээ өнөөдөр өгсөн нэг тийм компани байгаа юм байна. Одоо энэ чинь бидний нөгөө дараа гараад үнэлгээ хийх явсан байгаа. Одоогийн байдлаар бол 2 компани нөгөө үнэлгээ хийх өсөлтөд өгсөн байгаа. За тэгээд 6 сарын 15 гэхэд хугацаагаар хараад тэгээд үнэлгээ хийлцэх. Тэгээ үнэлээд энэ мэдээлэл өргөх сумдаа өгөхгүй л одоо наадвар чигээл баахан програм аваад гэрээ гээл аваалаа. Малынхан бараг үргэцэг юм гээд ерөөдөө явж бид нар зөвлөлтөд хийгээд ихнээс суулгаа явуулсан байна. Однэр ийм л шаардлага хангана шүү гэдэг шаардлагын тавиад бүртгэл нь ийм байна шүү. Мэдээлэл нь ингэж нэгтгэдэг ийм байна шүү гэдэг шаардлагын тавиад тэрийг хангаж байгааг нь бид нар хангаж байна гэдэг бичгийн зөвшөөрлийн яамнаас өгөөд тэгэл тэр програмаас та нар сонголтоор авч хэрэглэх байхгүй. Тэгээд олон жил ярьлаа да. За баярлалаа. За амжилт хүсье. За амжилт хүсье.